Тэгээ энийг сони юм болчиход байгаа маа. Би бас гайхал ариун зэг шиг. Монгол улсын иргэн болгон их хурлд нэр дэвших хэрэгтэй. Тэр бол одоо бид нар үндсэн хуулиараа олгогдсон. Янз бүрийн шахалт шаардлагагүй, янз бүрийн критерийгүй шууд их хурлд нэр дэвших ёстой гэж боддог. Гэхдээ улсын их хурлын гишүүнүүд чи иргэх холбоотой ажиллаараа гэд арт түмэн сонгоод явуулдаг байхгүй. За чи иргэх холбоотой ажиллаж шүү алга болчихвоо гэд. Та нар алга болчдөг шүү гэж хэлдэг тийм ээ. Тийм учраас их хурлын гишүүнийг эргэж тайлангаа тавихыг нь хуулиар зөвшөөрсөн байна. Одоо энэ хуулийг ингээ харах юм бол ерөөсөө нэг кино найруулагч нөхөр хийсэн киногаа би энэ арт түмэнд үзүүлэх гэсэн юм а гэд явах юм байл. Чөлөөтөө. Тэгэл одоо ерөөсөө сая ариун зэг гишүүн яриад байгаа тэр сонгуулийн 18 хоног ямар ч утгагүй болно. Нэг сарын нэгнээс бүх хүмүүс зэрэг одоо янз бүрийн хэлбэртэй тайлан уулзалт хийж эхэлнэ. Тэгвэл ерөөсөө тэр сонгуулийнхаа 18 хоногийг байхгүй болгоод чөлөөтэй болгосон дэр юм биш үү? Нэг сарын нэгнээс бүгднгийн. Тэр 18 хоног угаасаа удахгүй бүх хүмүүс тодорцсон бүх хүмүүс тайлангаа хийсэн хууль нэг юм дүрсгсэн 18 хоног бий болно. Тэгэхээр эн чинь ерөөсөө ийм сони юм болох гээд байна. Тэгэхээр энэ дээр одоо нэг хариулт өгөөч. Хоёрдугаарт нь орон нутгийн сонгуулийн хуулиар бол орон нутгийн сонгуулийн чинь ингээд айхтар бацсан байж байгаа. Их хурлын сонгуулийг ингээд задгаа тавих юм бол энэ нөгөө тэгш байх зарчим чи яах юм бэ? Нэг нь айхтар хатуу зарчмаар явдаг, нөгөөх нь задгаа нэг сарын нэгнээс хойш одоо хүссэн хүн болгон өрсөлддөг энэ чиг рүү явах юм уу? Энийг тэгшдэхгүй юм уу? Ижисүүлэхгүй юм уу? Тэгээ ийм хоёр асуулт ихлээд асуу. Энэ хуулийг одоо бас хийхэд одоо маш их тийм хүндрэлтэй асуудал дагаж үүснэ. За энэ дөр хариулт өгөөч ажил хийсийг хүсэж байна. За зэндийн санд өгч хэрэгшөө. Асуултанд хариулъя. За алдарч ухлан гишүүний асуултанд хариулъя. Би дахин хэлье. Одоо байгаа хүчин төгөлдөр мөрдөж байгаа сонгуулийн хуулинд чинь таны тэр яриад байгаа кино найруулагч гэсэн киноныхоо тухай яриад явах нь нээлттэй байгаа юм аа. Хязгаарлалцсан, хоригдсон байсан зүйлийг нээж өгöd байгаа асуудал огт биш шүү. Та хүн хуулийнхаа одоо яг энэ хоёр залтыг маш сайн уншаарай. Маш сайн уншаарай. Хориотой байгаа зүйлийг нээж өгöd байгаа юм биш. Бүгд хурал уулзалт хийх асуудал нээлттэй. Сонгуулийн сурчлагаа ихснээс хойш уулзалт чинь бол намайг дэмжээрээ би дэвшин гэж ингэж явах юм. Нэг сарын нэгнээс нэр дэвшүүлэх ажлын хугацаанд бол огт хинэн ч байсан би нэр дэвшиж байгаа юм. Намайг дэмжээрэй гэж ярьж болохгүй. Тухайн асуудлаар ажлын тайлангаа бүх асуудлаа хурал уулзалт тодорхой сэдвээр ингээ яриад явах одоо асуудал чинь одоо мөрдөгдөж байгаа хуулийн дээр чинь хүчин төгөлдөр байгаа шүү. Тийм учраас энэ хуулийн чинь дагуу энэ хуулийн агуулгыг ойлгосон улсууд өнгөрсөн 24 оны сонгуулийн жил эхлснээс хойш 1 сарын 1-ээс хойш орон нутгаар бүхэлд нь тойроод явцсан шүү дээ. Энд чинь өөрөө одоо мөрдөгж байгаа хуулинд нээлттэй байгаа байхгүй юу? Хаалттай байсан юмыг одоо энэ нэмэлт өөрчлөлтөөр нээж өгж гэнэ гэж ингэж ойлгуул энэ бол буруу ойлголт шүү дээ. Та бүхэнийг сайн анзаарж өгөөрэй л гэж биелэх гэж. Орон нутгийн сонгуулийн хуулиуд энэ үндсөлийн цэцгийн дүгнэлтэд ямар ч хамаагүй учраас тэр нь дараа нь яригныз. Яг ер нь бол түрүүнд ариун зай гишүүнч асуужсэн. 2028 оны улсын хурлын сонгуул болохтой холбогдуулаад сонгуул их хурлын сонгуулийнхаа тухай хуулийн тэртээ дөрөв гар хүрэх баха. Би хүрнэ бах гэж бодож байгаа. Тэгэхээр энэ бол өнөөдрийн хэлж байгаа асуудал бол цэцгийн дүгнэлтийг та бид чинь өөрсдөө бүрэн одоо зүйл залтаар нь дөрвөн үндслээр нь хүлээгээд авсан байхгүй. Нэрээ бид нар чинь давуу байдал олгосон ийм хууль баталсан байсан юм байна гэдээ өөрсдөө 100% хүлээгээд авцсан. Хүлээгээд авцсан учраас улсын хурал энэ одоо зөрчлийг арилгах хүрээнд холбогдох хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн хугацаатай энэ хуулийнхаа хүрээнд өнөөдөр асуудал маань орж ирж байгаамаа гэдгийг бас та бүхэн маань зөв ойлгоорой. За жокгүй алдарч ахлах гишүүн тодруулж сууя. За бас тэгж тайлбарлаж болно. Нөгөө талаарч тайлбарлаж болно. Тэгэхээр одоо манай ажлын хэсэг одоо энэ анхны хэлцүүлгээр нь баттуулахыг санал оруулж ирж байгаа юм байна. Тэгэхээр хэдүүлээ бас энийг дахин сайн ярилцахгүй бол миний ярьдаг тэр кино найруулагч бол зүгээр нэг жишээ л байгаа юм. Хэрвээ их хурлын гишүүнийг арт түмэн сонгохдоо чи эргэж ирж тайлангаа тавь гэж сонгосон. Тийм ээ? Энэ дээр чинь сонгуулийн бус зорилгоор санал татах зорилгоор уулзалт зохион байгуулахгүй шүү энэ гэдэг тийм нэмэлт өгүүлбэрэн дээр нэмж болохгүй юм уу? Чинь тийм бүрхэг заалт байгаа байхгүй.
тодорхой бүр тэрийг зааж өгч болохгүй юу? Энэ нэг тийм бүрхэг заалтаар маш олон юмнууд задгай тавигдаж явах юм байна гэж нэгт харлаа. Хоёрд нь Монгол улсын бүх иргэн сонгуульд нэр дэвших ёстой. Гэхдээ бүгдээрээ нэг ижил гараанаас гардаг байх ёстой гэсэн зарчмыгаа барих ёстой болов уу бодож байна. Хэрвээ энэ дахиад хэлэхэд энэ асуудал батлагдах юм бол За зэндийн сандаг учрагшгүй. Нэмэлт хариулт өгье. Та 44-ийн 6-гийн залтыг ахаад оруулж ирж байгаа хуулийн залтыг уншаарай. Энэ хуулиар хориглоогүй арга хэмжээнд сонгогчдын санал татах зорилгоор явуулж байгаа үйл ажиллагаанд хамаарахгүй л гэж. Тэгэхээр сонгогчдын санал татах зорилгоор уулзалт түрүү ариун зэ гişүн асууж ирсэн ажлын тайлгаа бид нар чинь 4 жилээр сонгогдсон үнэ. Гишүүд хийсэн ажлын тайлан юмаа иргэдэд мэдээлэл өгөх үүрэгтэй. Бүгдийг хоригдож болохгүй цэцгийн дүгэлтэй холбогдуулаад. Тийм учраас улсын их хурлын тухай хууль, засгийн газрын тухай хууль, нэгжийн тухай хуулиудыг зөрчих юм билээ. Тийм учраас та ажлын тайлангаа тайлгах үүрэгч нь байгаа учраас тэр уулзалт хурлыг чинь нээлттэй болгоод өгье. Гагцгүй тэр хэвлэл материал тарааж болохгүй маа л гэж. Хэвлэл материалын цаана давуу байдлын байна, төсвийн мөнгөөр олон 10 хуудастай гоё ганган зурагтай ийм тайлангуудыг хийж тарааж байгаа нь өөрөө тэгш биш байна, шудраг биш байна. За Жудгийн Баярмаа гişүн асуулт.